Уул нь өнөөдөр их чухал асуудлууд л хэлцэж байгаа л да. Ер нь улсын хурлаар чухалгүй асуудал хэлэлцдэггүй. За энэ үед бол энэ хаврын тариалалд хаяанд ирчлээ. Хаврын нэг өдөр намрын 10 өдөртөө тэнцдэг гэдэг. Яг ийм үед одоо манай ардсан намынхан маань одоо буруу улс төр хийгээд за сайд дарга томилогдох болохоор өдөр шөнөгөө сууж байгаа л би сайд болно чи сайд болно гэл энэ танхимыг дүүргээд л сууж ес одоо бисийн гишүүнээс өөр нэг ч ардсан намын гишүү алга. Харамсалтай л байна. Улсын хурлын чуулганд идэвхтэй суугаад энэ ард иргэдийн ахуй амьдрал улс эх орны өмнө тулгамдсан эдийн засгийн эдрээтэй үед жижиг улс төр хийгээд хуралдаа суухгүй байгаа нь бол бас эвгүй харагдаж байна л да. Одоо тэгээд сонгосон тойргийнх нь гишүүд маань ардсан намынхаа гишүүдтэй бас нэг анхааруулах нь зүг байлгүй дээ. За нэг л асуулт байгаа. Дотоодынхон одоо хүнсний үйлдвэрийг бол бид тууштай дэмжиж байх ёстой. Энэний цаана бол үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал гэж чухал зүйлүүд дагаж явж байдаг. За альва нэг хүнсээр өөр нэг улсаас хараад байна гэдэг маань өөрөө төсөөлшгүй хүнд байдалд оруулдаг л да. Одоо сая ковидын үед бол дэлхийн улс эх орнууд бүгдээрээ л одоо дотооддоо хүнсээ хангах нь дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих нь ямар чухал юм бэ гэдгийг ковид сая бол сануулсан. За бид бол ой сануулж богинтой хүмүүсэлтэй мартчихдгийг. Тийм учраас энэ гурилын үйлдвэрийн салбар бол одоо яг харга байхгүй одоо гурилын үйлдвэрүүдтэй асуудал байсан л байх. Гэхдээ нэг шанаг удааг одоо хөр шайлаасаа одоо царай алдахгүйгээр бид нар ямар ч үед бэлэн байх хэрэгтэй. За тэр Улаанбаатар хангай гурилаар хангай гэдэг улсууд маань дайны байдалтай болчвол яах? Давагдшгүй хүчин зүйл бий болвол яах? Нийтийг хамарсан эмх замбраагүй байдал бий болоод ургац алдах гэдэг нь тариалалтаа их боломжгүй болсон үед бид нар эргээд харахад дотоодынхоо үйлдвэрлэлийг алдчихад амаа бариад ч одоо эргэж асархааргүй юм алдагдал хүлээн шүүд. Тийм учраас бид нар ямар ч нөхцөлд энэ үйлдвэрлэлдээ чирээд явах ёстой. Тийм учраас нэг л санал байна. Асуулт байна. Энэ цемент, гурил, мэтийн одоо ийм бүтээгдэхүүнүүдийн татврын зохицуулалтын дээд доод интервалын улсын хурл тогтоож өгөөд тэрнийхээ хүрээнд засгийн газар шуурхай арга хэмжээ авдаг энэ механизмыг бид нар бий болох шаардлагатай юм байна. Одоо 126 гишүүнтэй болчихсон. Гишүүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн улс төр хийдэг арга барилтай. Ийм болцсон үед энэ галтай сэдвийг энэ улсын хурл дээр байн ацраад байхнаас за хүмжгүй байна гэдгийг харуулж байна. Дотооддоо үнэхээр гурилын үнэ нэмээд байгаа бол засгийн газар яаралтай хуралдаар за хэлийн цаана хямдхан байгаа гурилыг татврын зохицуулалт хийгээд оруулъя гэдэг энэ механизмыг бид нар бий болгох шаардлагатай байна. Саяхан хэдэн жилийн өмнө бид нар цементийн үйлдвэрүүдэд дэмжиж босгосон хувийн хөгжлүүд маань зүтгэжээж том цементийн үйлдвэртэй болсон. Яг энэ зохицуултыг хийгээгүй байсны улмаас одоо нөгөө цементийн үйлдвэрүүд маань ч гэсэн эвгүй байдалд орчихсон байна шүү дээ. Одоо гурилын үйлдвэрүүд маань энэ 20-30 жилийн хугацаанд босгож ирсэн гурилын үйлдвэр. Дээрээс нь улсаас одоо татаас өгжөөж энэ гурилын үйлдвэрүүдийг өнөөдрийн төвшөнд хүргэсэн. Хайрын 250 тэрбум төгрөг. Тийм учраас энийг бид нар одоо энэ сууж байгаа гишүүд маань, улсын хурлын гишүүд маань яг энэ одоо хаврын тариалтыг хэлж байгаа энэ үед цаашдаа бид нар Монгол улс дотооддоо хүнсээ хангадаг энэ чадварыг бид нар тууштай хамгаалж явах ёстой улсын хурл. Тийм учраас энэ татврын хуулийг одоо яг тэр дээд доод интервалын улсын хурл тогтоож өгөөд тэрийн засгийн газар тухайн үед нь одоо тэр цаг үедээ тохируулаад шуурхай хөдөлгөөн хийдэг юм боломжийг бий болдуулах боломж бий юу инх баяр сайтай. Энэ асуудлыг бид нар эргээд ярихгүй бол дотооддоо нэг ч үйлдвэргүй болох нэ. Цементийн үйлдвэрүүд ч бас амаргүй байгаа. Гурилын үйлдвэрүүд ч тэдний араас одоо орох гэж байна гэсэн нэг асуулт байна. За инх баяр сайд хариулдаг. Инх баяр сайдаар анхны санаа яг л ийм л байсан юм л да. Тэр хууль тогтоомжийн хуулиараа бас жоохон зарим хязгаарлалтууд ороод оруулж чадахгүй байгаа гэх шиг байгаа юм. За инх баяр сайд хариулдаг. За хэрвээ энэ асуудал дэмжигдвэл хүнсний тухай хууль заасны дагуу хүнсний стратегийн гол нэрийн бараан дээр хүнсний аюулгүй байдлын зөвлөлгээд ерөнхий сайд ахалдаг ийм бүтэц байгаа. Энэ дээр нөгөө бомтуудынхаа код, бомтуудын яламжтай татврын асуудал, за тэгээд нөөцийн асуудал, баталгаат байдлын асуудал гэдэг олон асуудлаа тэр энэ хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээр яриа шийдэх болцоо байдаг. Тэгэхээр тэр зохицуултаараа л явчихна. Ер нь засгийн газрын хурдтай шийдвэр гаргах тухайн цаг үед яаралтай хариу арга хэмжээ авах энэ чадварыг л нэгэд өгчмөр байгаа. Энэ яг хууль болгоод ингээд төгжчихээр
заашгүй ингээд нөгөө хуулийн процедур дамжих хугацаа алдах болоод нөгөө хурдтай маневрны арга хэмжээ дутаад байна. Одоо гişүүд жишээлбэл шатхуун байна штэ. Шат тусал материал. Энэ дээр чинь засаг бас хурдтай шийддэг байхгүй. Үн ононгууд татвараа бид нар яралтаа буулгаад үн тэнтэй оноо татвараа тогтворжуулаад ингээ нөөцөө бүрдүүлээд шаардлагатай бол валют буюу худалдаа авахт нь валютын дэмжлэгийг нөгөө нийлүүлэгч компаниуд үзүүлэх мэтийн ийм зохион байгуулалтыг хийгээ явждаг. Гурил бас яг ингэж явж байгаа Улаанбаатар. Тэгэхээр тэр боломжийг бид нар буцаагаал нээгээд авчих. Энэ хуулийн дараагийн үр дагавар нь тэр юм. Тэгэх юм бол илүү хурдтай шуурхаа буюу ийм асуудал үүсгээд цаг алдаад байх зүйл байхгүй болох юм.